Протеин үйлдвэр. Промонтред компани нь Монгол орны бэлчээрийн малын гаралтай яс болон дайвар бүтээгдэхүүнийг дэлхийд тэргүүлэгч Европ стандартын дагуу Итали технологиор боловсруулж, цэвэр байгалийн гаралтай мах, ясны тижээлийн уурэг, тос болон органик бордоог үйлдвэрлэдэг протеин үйлдвэрийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нээж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Протеин үйлдвэр нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн төвлөрсөн парк болох Эмээлтэд 5 га газрыг хамарч байрладаг. Тус үйлдвэр нь үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг 1586 м2 талбайтай үйлдвэрлэлийн барилга болон түүхийд хүлээн авах цэг, өөрийн зуух, ажилчдын амрах байр, харуулын байр зэргээс бүрддэг. Тус үйлдвэр нь 60 жилийн түүхтэй 24 улсын 100 гаруй үйлдвэрт тоног төхөөрөмжөө нийлүүлсэн туршлагатай Италийн Impianti Carriera компани бүрэн автомат тоног төхөөрөмжийг цогцоор нэвтрүүлсэн бөгөөд Европын холбооны улсуудад дагаж мөрддөг стандартуудыг бүрэн хангасан ухаалаг үйлдвэр болж чадсан юм. Итали маань энэ хог хаягдлыг боловсруулах буюу энэ одоо тижээл хийх үйлдвэрээрээ дэлхийд 3-т орж байгаа. Америк, Германы дараа орж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрийг машин техникүүд оруулж, технологийн хамтд нь оруулж ирээд ингээд аюул ажиллагаагаа явуулж байна. Өөр ондоо үйлдвэрээс хамгийн сүүлийн үеийн шинжлэгдсэн тоног төхөөрөмжтэй гэдгээрэн ялгаатай. 100% Итали тоног төхөөрөмж суурилуулсан Европ стандартын үйлдвэр юм аа. Манай үйлдвэр хоногт 100 тонн ясуулан өөх боловсруулахын бүхэн чадaltaй үйлдвэр байгаа. Хаягдл болон одоо тийм бохир зүйл гаргах тийм боломжгүй бүгд ерөнхийдөө усаар гадагшаа гаргажилдаг. Протеин үйлдвэр нь Монгол улсын малын гаралтай биохог хаягдлыг дэвшилт технологиор боловсруулан инновацийн цогц шийдэл бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах замаар тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор байгуулагдсан билээ. Боловсруулах үйлдвэр гэдэг бол ерөөс энэ бол улс оронд байх хийх ёстой ажлуудын нэг. Тийм учраас боловсруулах үйлдвэр байгуулъя. Одоо хаягдлыг одоо боловсруулъя гэдэг санаа бол мэдээж хэрэг энэ мал аж ахуйн оронтой холбоотой өөрийнхөө нэг үнэт амьсгалаас бусдыг хэрэгэлдэг байсан мал аж ахуйгаа ингэж үнгүүдүүлж хайж гэн гэдэг нь л одоо ерөөсөө энэ үйлдвэрийг хийх миний хамгийн гол хүсэл төрсөн юм л да. Тэгээд дээрэс нь үнгүүдүүлж хаяхаас гадна байгаль орчноо бохирдуулна. Одоо үр хоочтой одоо бохир усгүй цөлцсөн хоосон газар үлдээн. Тэгээ хогондоо үлдээсэн юм орон үлдээн гэдэг бизнес эрхлэгч хүний хувьд бол улс орондоо юу гэж хийх үү, юу хийх үү, бизнесээрээ дамжуулаад ашигтай, ирээдүйн хоочтой хэрэгтэй үйлдвэрлэл эрхлэе гэж явж байгаа л энэ үйлдвэрлэл орсон. Монголчууд олон мянган жилийн турш их газрын эрсдэс хатуу ширүүн уур амьсгалтай зөгцсөн 4 цагийн эргэлтэнд өргөн удам нутгийн хаан өвсний соргоёй даган 5 хөшөө малаа дээшлүүлж нүүдэллэн амьдарч ирсэн билээ. Харин малаас гарах яс, цус зэрэг дайвар бүтээгдэхүүнийг байгальд дарж булшилсаар байгаа нь эдийн засгийн хувьд төдийгүй инновац руу тэмүүлсэн дэлхийн нийтийн хувьд ч харамсалтай дүр зураг юм. Монгол улсын хэмжээнд 2020 оны байдлаар $60.1 сая толгой мал тоологдсон бөгөөд үүнээс 15 сая орчмыг нь хүнсний болон бусад хэрэгцээнд зориулан бойлж 155.4 мянган байгалийн гамшигын улмаас хоригдсон. Үүнээс манай үйлдвэр нэг 10% нэг 50 мянган тонны жилдээ бүрэн хүчин чадлаас ашиглаж байгаа. Энэ малын дайвар түүхий гэдэг бол тэр чигээр манай орны баялаг юм аа. За энэ баялаг өнөөдөр зөв технологиор боловсруулахгүй бол одоо бид нар энэ экологийн зуунд хамгийн их одоо шүүмжлэгдэх, хамгийн их аюул тарих тэрл одоо нөхцөлд оршиж байгаа. За тэгэхээр энэ хоримтлагдж байгаа бүтээгдэхүүнийг өнөөдөр зөв технологиор боловсруулахад энэ үйлдвэр бол одоо яг зориулагдсан үйлдвэр байна гэж хэлэх ёстой. Энэ үйлдвэр нь бүх улс оронд хэрэгтэй. Учир нь мал болон амьтны хог хаягдлыг газар болж хөрсийг бохирдуулах нь буруу юм. Нэн төрөнд хөрсийг бохирдохоос сэргийлэхээс гадна малын хог хаягдлаас тос болон уурга гаргаж авах боломжтой. Энэхүү бүтээгдэхүүнүүд нь төрөл бүрийн үйлдвэрлэлтэнд ашиглаж болно. Жишээ нь амьтны тижээл, гоо сайхны бүтээгдэхүүн, савн гэх мэт бүтээгдэхүүнд хэрэглэгдэх натурал орц гарах юм. Монгол улсын газар тариалангийн хөгжил, за Монгол хүний одоо хүнсний хангамж чанар ургацтай дээждэг энэ одоо дам байдлаараа ч гэсэн Монгол улсын эдийн засагт за мөн дөрвөн бичээр нөхөн сэргээлтийг одоо сайжруулахад бол хэрэглэгдээд явах юм бол энэ байгаль орчны одоо тэнцвэр байдлыг хадгалах нөхөн сэргээхэд одоо үнэлж болжгүй хувь нэмэр оруулах ийм үйлдвэр байна гэж ингэж дүгнэж байна.
Протеин үйлдвэр нь хоногт 100 тонн, жилд 36 мянган тонн түүхий эдийг хүлээн авч 100% дахин боловсруулснаар жилд дунджаар 9.8 мянган тонн малын гаралтай мах, ясны тижээлийн уураг болон органик бордоо, 4.8 мянган тонн малын гаралтай тос үйлдвэрлэх хүчин чадалтай.